Сайн мэцэн үзэгчдээ төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн сэтгүүлч Алтан Туяа улс төр нийгмийн мэдээллийг тоомлон хүргэх болно. Өнгөрч буй 7 хоногт багш нарын ажил хаялт зогсож, эх оны 11 сарын 1-ээс цалин 2,800,000 төгрөгт хүрэхээр тохиролцоонд хүрсэн нь боловсролын салбарын чухал үйл явдлын нэг боллоо. Багш нар 5 жилийн өмнө буюу 2017 онд мөн ажил хаялт зохион байгуулж байсан. Харин энэ хичээлийн жил эхэлснээс хойш тэд цалингийн доод хэмжээг шууд 3,500,000 төгрөгт хүрэх шаардлага тавьж удаа дараа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн ч дөрвтэй шийдэл гаргахгүй байсаар ирсэн юм а. Гэвч хэлэлцээний үр дүнд тодорхой тохиролцоонд хүрч нэмэх ямар ч боломжгүй гэсэн тайлбарыг халж чадлаа. Тэгвэл 2017 оноос хойш боловсролын салбарыг удирдсан сайд нар хэн байсан тэд багш нарын цалин нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авсныг томилон хүргье. Цэдэн балын цогцолтмоо 2017-оос 2019 онд хөрөл сүхийн тэргүүлсэн засгийн газарт боловсрол соёлын шинжлэх ухаан спортын сайдын албыг хашиж байв. Түүний үед төрийн өмчит сургуулийн багш нар дунджаар 500,000 төгрөг, үйлчилгээний ажилчид 300,000 төгрөгийн цалин авдаг байв. Тэрээр 2018 онд боловсролын салбарт нийт 1,632,3 тэрбум төгрөг зарцуулахаа мэдэгдэж байсан юм а. Тухайн үед инфляц 3% хүрсэн байсан учраас 500,000 төгрөгийн цалин нь ганц хүн амьдрахад хүрэлцэх боловч гэр бүлтэй хүүхэдтэй бол хангалтгүй байсан юм а. Улмаар багш нар цалин үе шаттайгаар 1,600,000 төгрөгт хүрэх шаардлага тавьж ойролцоогоор 30,000 багш нэгдэж тэмцэл хийсэн байдаг. Тэгвэл 2018 онд багш нарын цалин 9.6%-аар нэмсэн бол 2019 онд өмнөх нэмсэнтэй нийлээд 30 орчим хувиар нэмсэн юм а. Яндам Пэрэмлэн Баатар Билгийн үе бол 2019-с 2020 оны сургалтын шинжилэлд анхаарсан үе байлаа. За Баатар Билг нь боловсрол соёлын шинжлэх ухааны сайдаар 17 сар ажилласан байдаг. Энэ хугацаанд тэрээр цалин хөлснөөс илүү сургалтын чанар, сурах бичгийн хүртээмжээр төвлөрч түрээсийн сурах бичгийн тогтолцоог анх нэвтрүүлжээ. Удаах сайд бол лавгийн цэдэвсрүү юм. Тэрээр 2020 оны улсын хурлын сонгуулийн дараа байгуулагдсан засгийн газарт боловсрол шинжлэх ухааны сайдаар томилогдсон ч 6 сар ажиллаад өргөт ажлаасаа буусан. Түүний үед багш нарын цалингийн асуудал дөрвтэй өөрчлөлт гараагүй юм а. Цэдэвсүрэнгийн дараа 2021-с 2024 онд Лувсан цэрэнгийн энх амгалан боловсрол шинжлэх ухааны сайдын албыг хашсан хүн юм. Тэрээр 2016 оноос хойших хамгийн удаан хугацаанд буюу 3.5 жил тус албыг хашсан юм а. За сайдаар ажиллаж эхлэхэд багшийн суур цалин 740,000 төгрөг байсан бол ажлаа өгөхөд 1,484,000 төгрөг болж 2 дахин нэмэгдсэн гэж мэдгдсэн байдаг. За түүний үед бол үр дүнд суурилсан цалингийн систем, мэргэжлийн зэрэглэлээр нэмэгдэх урамшуулал, орон нутгийн нэмэгдэл зэрэг олон шинжилэл хэрэгжсэн байдаг. За түүний дараа бол 2024 оны улсын хурлын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан засгийн газарт Пүрэв сүрэнгийн Наранбаяр боловсролын сайдаар томилогдсон. Тэрээр анхны дуршилгаараа ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийг 3 удирдалттай болгож, бие даалтын 7 хоногийг шинээр бий болгосон байдаг. Мөн эх онд багш нарын цалин 3,500,000 төгрөгт хүрэхэд 830 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдгдсэн байдаг. 2026 онд 2 хуваасан байдлаар 76%-аар цалин нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийсэн байна. Өөрөөр хэлбэл эх оны 11 сарын 1-нд цалин 2,800,000 төгрөгт хүрэх юм а. 2 жилийн дараа буюу 2027 онд багш нарын цалин 3,500,000 төгрөгт хүрэх юм а. За түүнийг өнгөрсөн хугацаанд багшийн цалинг нэмэх асуудал дээр огцруулах хэсэгтэр олон нийт талцаад амжсан байдаг. Багшийн цалинг нэмүүлэх асуудал үндсэндээ эрх баригчдын толгой гашилгаад амжлаа. Зарим улсын хурлын гишүүд цалин хүссэн хэмжээнд хүрэх боломжтой гэж байсан бол зарим нь огт боломжгүй гэдэг тайлбар тавьж байлаа. Эцэст нь цалин нэмнэ гэж мэдэгдсэн ч боловсролын сайд араас нь багш нарыг хичээлээ чанартай заахыг уриалж байна гэж багш нарын дургуутслыг хүргэлээ. Багш нарын цалингийн асуудал бол зөвхөн нэг салбарын тэмцэл бус төрийн бодлого хариуцлагын шалгуур болон хувирсан. 2017 оноос хойш 5 сая дамнан ярьсан цалингийн шинжилэл бодит төсөлт биш үе үеийн улс төрийн гой сайхан үг сонгуулийн амлалт болж ирсэн. Цогцлмоо сайдыг ажил хаялт өгсөн бол энх амгалан сайд үр дүнд суурилсан систем, Наранбаярын шин тогтолцоо гэд нэр нь өөр боловч агуулга нь ижил багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг улс төрийн нөхцөл байдлаар хэмждэг тогтолцоо хэвээр байгаа юм а. Эрх баригчдын хэлсэн боломжгүй гэдэг үгийг халж тохиролцоонд хүрсэн нэг талдаа амжилт боловч нөгөө талаас эдийн засгийн суурь нь бэхжээгүй байхад улс төрийн шийдвэрээр цалин өсөх нь дахин инфляцийн дарамт үүсгэх эрсдэлтэй юм а.
Дараагийн онцлог сэдэв бол ард түмнийг төлөөлж буй улсын их хурлын гишүүд хэдэн төгрөгийн цалин авдаг талаар томилох хүргэе. Улсын их хурлын гишүүд 7.9 сая төгрөгийн цалин авдаг. Үүнийг нэг багш эмч багада 5 сар ажиллаж байж нэг гишүүний 1 сарын цалинтай дүүцэх юм а. 126 гишүүний сарын цалин 768.6-аас 995.4 сая төгрөг, жилийн цалинд 9.2-оос 12 тэрбум төгрөг зарцуулагддаг бол төсвийн бодит зардалтай нийлүүлбэл сард 3.5-аас 3.7 тэрбум, жилд 42-оос 44.9 тэрбум төгрөг болж байна. Улсын их хурлын гишүүдийн төсвөөс сард авдаг 21.8 сая төгрөгөөр доорх үйл ажиллагааг санхүүжүүлэхээр тусгасан байна. Тодорхойлбол хууль тогтоомжийн төсөл санаачлах, судалгаа хийх, хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн үр нөлөө үнэлгээ зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн үзэл баримтлалын төсөл болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хилэлцүүлэх, санал авах, хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурчлан таниулах, бусад орны хууль тогтоомж туршлагатай танилцах, судлах, тойрогтой ажиллах, иргэд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох зэрэг арга хэмжээнд зориулагддаг байна. Улсын их хурлын 126 гишүүний сарын болон жилийн цалин зардлын хэмжээг нэмж тооцоолъё. Нэг сарын цалин болоод зардалт 3.5-аас 3.7 тэрбум төгрөг, жилийн цалин болоод зардалт 42.1-ээс 44.9 тэрбум төгрөг зарцуулагддаг байна. Мөн улсын их хурлын гишүүд бүрэн эрхэнд дуусны дараа дахиад бүтэн жилийн турш үндсэн цалинтайгаа тэнцэх тэтгэмж хүртэх. Бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн заалттай байна. Тус тэтгэмж олгох тухай хуулийн заалт нь анх 1997 оноос хойш эхлэн хэрэгжиж эхэлсэн байдаг. 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр тэтгэмж олгох хугацааг 12 сар болгосон байна. Тэгвэл тус заалтыг хүчингү болгох тухай иргэн Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан өргөдлийг өнгөрсөн мигмар гарагт хилэлцлээ. Улсын их хурлын залуу гишүүд тус өргөдлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол улирч сонгогдсон гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм а. Энэхүү асуудлыг хилэлцээд ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн хэрлэн ахалж бүрэлдэхүүнд нь улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ, Баасан Жаргал, Саран Чулуун, Зулбахаар, Инх Амгалан, Пунсалмаа, Алтан Гэрэл уян хишигнаар ажиллахаар боллоо. За энэхүү асуудалд улсын их хурлын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе. Их хурлын гишүүд илүү эрхтэй хүмүүс биш ээ. Илүү ачаа өрөх ёстой, илүү хариуцлага хүлээх ёстой. Яг л одоо тэр үндсэн хуулиуд байгаа бүгдээрээ тэгш хэрэгтэй байх ёстой бол бүгдээрээ тэр машин тэр хамгаалалтаа аваад тэгээ бол бүгдээрээ годомжиндээ гараад алхацгаа. Бүгднийг ингэж хилмигдүүлж, хормоглон одоо муулж хүний эрхт нь бас халдаж боломгүй байна л гэж би хэлмээр байгаа юм. Хуулийн заалтыг одоо хүчингү болох саналыг 100% дэмжиж байгаа. Ард иргэд өнөөдөр хөдөлмөрийнхаа үр шимээр амьдарч байхад төрд ажиллаж байгаа, улсын их хурлд ажиллаж байгаа хүмүүс маань 12 сарын одоо тэтгэмж авна гэдэг шудраг биш байна. Энэ бол тэгш эрхт нэрийн доор одоо онцгой эрхийг бий болгож байгаа юм шиг харагдаж байна. Тус өргөдлийг санаачлагч Батболдын яриаг өгье. Өөрсдөд тэгш байдлыг алдагдуулж давуу эрхийн байдлыг хууль тогтоодог байдлаараа тийм үү эрх мэдэлтэй байгаа хууль баталдаг энэ байдлаараа дамжуулж давуу эрх болгосон гэдэг байдлаар энэ заалтаа хүчингү болгооч гэж за өргөдөл гаргасан 100,000 хүнд тэмцсэн энэ 100,000 хүндээс талархаж барьснаа бас илэрхийлье. Улсын их хурлын гишүүд сарын 7.9 сая төгрөгийн цалин, жилдээ 42-оос 44 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй зардлыг авдаг боловч олон удаа чуулган байнгын орооны хурлаа дасалдаг, үүргээ бүрэн биелүүлдэггүй явдал түгээмэл байна. Энэ нь ард түмний татварын мөнгө зүгээр л давуу эрх ашиг сонирхол зарцуулагдаж байгааг харуулж байгаа юм а. Багш эмчнэр шаргуу хөдөлмөрлөж амжиргаагаа залхуулж байхад гишүүд хариуцлагатай ажиллах ёстой ч хурал таслах, ажлаа дутуу их байдлаараа татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж төрийн үйл ажиллагаанд саад учруулдаг нь илэрхий болж байна. Энэ лоогт Монгол Улсын эдийн засгийн чиглэлд тогтвортой өсөлтийн суурьт нөлөөлөх 3 чухал үйл явдал өрнөлөө. Тодорхойлбол газрын тосны салбарын бодит холбоорлолт нэмэгдэх чиглэл, гадаад валютын нөөцийн өсөлт, нийгмийн хамгааллын шинэ механизмыг хэрэгжүүлэх ахлах мод эдийн засгийн дархлааг бэхжүүлж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тоомлон хүргэе.
Ерөнхий сайд Занданшицар Дорногов аймгийн Зүүн Баян дахь газрын тосны холбоорлолтын бүсэд ажиллах үеэр холбоорлолтыг нэмэгдүүлэх дотоодын шатхууны хангамжийг бэхжүүлэх чиглэл өглөө. Тус хурдад жилд 50-аас 60 мянган тонн тос холбоорлож байгаа ч үйлдвэрлэлийн хүчин чадлаа 100 мянган тоннд хүргэх боломжтой гэж компани удирдлага мэдээлжээ. Энэ нь Монгол улсын шатхууны гадаад хамаарлыг бууруулах, валютын урсгалыг дотооддоо хадгалах бодлогын нэг хэсэг юм. Гэхдээ хууль, татвар, хөрөнгө оруулалтын орчны тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг судруулж байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Засгийн газрын хувьд тосны салбар бол дан ганц бизнесийн салбар ус. Үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур гэдгийг тодтогч, хууль эрхсэн орчныг тодорхой урт хугацааны баталгаатай болгох зорилттой байна. Хэрэв олборлолтын түвшин бодитоор өсөж нефт боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж чадвал Монгол улс дотоодын шатхуун үйлдвэрлэлийн эхний үе шатанда бүрэн төхөх боломжтой. Энэ нь инфляцийг тогтоожуулах, төлбөрийн тэнцлийг тэнцвэржүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих макро түвшний ач холбогдолтой алхам юм. Харин гадаад валютын нөөц түүхэн дээд түвшиндээ хүрсэн нь Монгол улсын эдийн засгийг тодотох нэгэн сэдэв болж чадсан юм. Монгол Банкнаас мэдээлснээр Монгол улсын гадаад валютын албан нөөц энэ оны 10 дугаар сарын байдлаар 5.9 тэрбум долларт хүрч өмнөх оны мөн үеэс 25.7%-аар өсжээ. Нөөцийн өсөлтөд экспортын орлого ялангуяа нүүрсний худалдаа, алтны нийлүүлэлт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн байна. Мөн гадаад өрийн дарамт бууч төвөргөн эрэлт харьцангуй тогтмол байгааг Төв банк онцолжээ. Гэвч эдийн засгчид нөөцийн өсөлт богино хугацааны валютын урсгал сайжирсантай холбоотойж дунд хугацаанд олон улсын зах зээлийн эрэлт, үнийн савлгаа, гадаад төлбөрийн дарамтад энцэг хэвээр гэж дүгнэж байна. Тиймээс валютын нөөцийг өсгөхөөс гадна бүтцийн тэнцвэрийг хадгалах буюу уул уурхайн экспортод хит найдах бус, боловсруулах үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг шинэ чиглэлийн валютын орлогыг дэмжих бодлого чухал хэвээр байна. Мөн энэ 7 хоногийн улсын хурлын чуулганаар Монгол улс болон Казахстан улсын хооронд байгуулсан тэтгэврийн хэлцээрийг сойрхон баталснаар хоёр улсад ажиллаж шинтгэлүүлсэн иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг харилцан тооцох эрх зүйн орчин бүрдлээ. Энэхүү хэлцээрийн дагуу 1998 оноос өмнө хоёр улсад ажилласан жил шинтгэлийн хугацааг харилцан тооцно. 1998 оноос хойш Казахстан улсад шинтгэлүүлсэн иргэд тухайн улсын хуримтлалын сангаас тэтгэвэр авах эрхтэй болно. Монгол улс одоогийн байдлаар 6 улстай ижил хэлэлцээр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн шинжилэл нь гадаадад ажиллаж буй Монгол иргэдийн нийгмийн хамгааллын сүлжээг тэлэх бодит алхам юм. Нийгмийн даатгалын системийг шинжлэх, тэтгэврийн тогтолцоог илүү уян хатан хуримтлал суурилсан хэлбэрт шийдвэрлэх асуудал олон жил яригдсан. Тиймээс бүгд найрамдах Казахстан улстай байгуулсан хамтын ажиллагаан зөвхөн гадаадад ажиллагчдын эрхийг хамгаалах зогсохгүй, цаашдын системийн шинжилэлд туршлага болох боломжтой гэж үзэж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд энэ 7 хоногийн эдийн засгийн үйл явдлууд Монгол улсын бодит бүтээн байгуулалт, валютын дархлаа, нийгмийн баталгааг зэрэгцүүлэн бэхжүүлэх алхмууд байлаа. Газрын тосны холбоорлолтын бодит өсөлт дотоодын үйлдвэрлэлийн ирээдүг нээж байна. Харин валютын нөөцийн өсөлт эдийн засгийн доктортой байдлыг хангах санхүүгийн бамбай болж байна. Тэтгэврийн шинэ механизм ирээдүйд итгэх итгэлийг сэргээж нийгмийн баталгааг өргөжүүлж байна. Эдгээр өөрчлөлт нь Монгол улсын эдийн засаг гадаадын нөлөөнд хэд хамааралтай бус өөрийн дотоод нөөц бодлого, хүний капитал түшгэлсэн доктортой хөгжлийн шинэ шатанд орж байгааг илтгэж байна. Хэрвээ энэ чиглэл тууштай үргэлжилж чадвал Монгол улсын эдийн засаг гадаадын савлгаанд биш, дотоод итгэлцэд тулгуурласан хөгжлийн шинэ үе рүү дэвших бодит боломж нээгдэж байна. Эрүүл мэндийн салбар энэ 7 хоногт анхаарлын төвд байлаа. Эмч эмнэлгийн ажилтнууд цалин хөлсний зөрүүтэй асуудлаар засгийн газартай хэлэлцээ хийсэн ч шийдэлд хүрээгүй тул ирэх 11-р сарын 13-наас улс орон даяар ажил хаял царлахаа мэдгдсэн. Тэгвэл Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэрэгжлийн ур чадварыг үнэлэх, хөдөлмөр эрхлэлийг дэмжих зорилготой Монгол АБ-ийн 2025 уралдаан энэ сарын 6-наас 7-ны өдрүүдэд амжилттай болж өрнөлөө. Үүнтэй зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагад өөрчлөлт орж тус байгууллагын санхүүгийн сахилга бат хяналт шалгалтын асуудал дахин хөндөгдлөө. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлийн холбоо 11-р сарын 4-нд хуралдаж хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-2-т заасан хөдөлмөр сонирхлын хамтын маргаан үүсгэх журмын дагуу ажил хаял зарлах шийдвэр гаргасныг эргэн санацгаая. Тэд өмнө нь эмч зөвлөгчдийн үндсэн цалин 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан ч бодит шийдвэр гараагүйг онцолж байна. Цалин хангалтгүй, ажлын ачаалал хит өндөр нөхцөл эмч зөвлөгчдийн амьдралын чанар ноцтойгоор доройтсон. Удаан хугацаанд үр дүнгүй хэлцээр үргэлжилсэн тул ажил хаягаас өөр аргагүй боллоо гэж холбооны төлөөлөл мэдэгдэв. Албан ёсны мэдээллийг эрүүл мэндийн сайдад хүргэсэн бөгөөд ажил хаялт 11-р сарын 13-ны өглөө 8 цагаас эхлэх хууль зүйн үндэслэлтэй болох юм. Ингэснээр улсын болон орон нутгийн эмнэлгүүд эрчим тэмцэлгээ, яаралтай тусламжаас бусад үйлчлэгийг зогсоох төлөвтэй байна. Энэ талаар эрүүл мэндийн сайд ч мөн мэдээлэл хийсэн юм. Үйлдвэрчний эвлийн төв зөвлөлтөөр бас шийдвэр гаргаад ажил хаягт байсны дараа нэг сайхан гишүүн бит хоёр очсон. Орой 10 агсаас бараг цаг бичээд минут сууж нэлээд дэлгэрэнгүй хоорондоо ярилцсан. За мэдээж 27 оны хүлэе гэж хэлээгүй. Тийм ээ 26 онд угаасаа нэмнэ. За дээрэс нь би нэг хэлээд байгаа зүйлийг та бүхэн нэг сайн нэг дамжуулж өгөөч. Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоо боловсролын салбарыг бодох юм бол эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэл тулгуурлаад цалин хэлбэр очдог байхгүй юу? Тэгэхээр яг цалин маань энэ цалин шүү гэж очдгоо шүү дээ. Мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Батбаатрыг томиллоо.
Засгийн газрын 11-р сарын 5-ны хуралдаанаар уг томилгоог баталгаажуулсан бөгөөд байгууллагын санхүүгийн сахилга бот хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх мөн иргэдийн итгэлийг сэргээх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан гэж албаныхан мэдээллээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас сар бүр 2.1 сая орчим нэхэмжлэл хүлээн авч шалгадагч тэдгээрийн мөнгөн дүнгийн ердөө 35% нь төлбөр хийгддэг байна. Энэ нь сангийн доктортой адил сөргөөр нөлөөлж дампуурах эрсдэл үүсгэж байгааг холбогд байгууллагууд анхааруулжээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд тус байгууллагын хяналт шалгалтаар 229 мянга гаруй зөрчил алдаа илэрсэн нь системийн менежмент хяналтын бүтэц сул байгааг харуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашиггүй зарцуулалт буруу нэхэмжлэл давхарсан төлбөр зэрэг асуудал нь иргэдийн даатгалын мөнгийг үр ашиггүй зарцуулж буй гол шалтгаанд тооцогдож байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын тогтсон сахилга, хариуцлага, ил тод байдлыг нэн тэргүнд тавьж, хууль зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох ёстой хэмээн онцоллоо. Эрүүл мэндийн даатгалын системд үүсэж буй хүндрэлтүүдийг судалж, бодит шийдэл гаргах үүднээс засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бямц зохиолоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ. Энэхүү ажлын хэсэг нь сангийн өөр төлбөрийг барагдуулах, хөрөнгийн урсгалыг шалгах, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох, цаашлаа тогтцооны шинжилэл хийх чиглэлээр ажиллах юм. Эрүүл мэндийн салбар сүүлийн саруудад үүсэж буй нөхцөл байдал нь зөвхөн байгууллагын удирдлагын асуудлаар хязгаарлагдахгүй, цалин хөлсний зөрүү, эмч ажилтнуудын хөдөлмөрийн үнэлгээ зэрэг олон түвшний асуудлыг хамарч байна. Хэрв салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс зарлаад буй ажил аялалт бодит үйлдэл болж хувирвал, эмнэлгийн тусламж үйлчлэгээний хүртээмжид ноцтой хүндрэл үүсэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Эрүүл мэндийн даатгалын шинэ удирдлага, засгийн газрын хяналтын баг хамтран сангийн менежментийг ил тод хариуцлагатай болгох, иргэдийн итгэлийг сэргээх чиглэлд бодит үр дүн гаргах хэсэг нь эх саруудад илт мэдэгдэхээр байна. Мөн энэ 7 хоногт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Монгол АБ-ийн 2025 амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү уралдаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авяас чадварыг нээн илрүүлэх, тэднийг хөдөлмөрийн зах зээлд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн уралдаанд нийслэл болон 21 аймагаас шалгарсан 194 оролцогч, 16 төрлийн мэргэжлэр уур чадвар, авахаал самбагаас сорьсон бөгөөд арга хэмжээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, техник технологийн их сургууль, барилгын политехник коллеж, цэргийн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг 5 байршилт нэгэн зэрэг зохион байгуулагдсан байна. Уралдаанд дараах чиглэлүүдийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уур чадварыг сорьжээ. Барилга, барилгын технологийн төрөлд модон эдлэлийн мужаан, цахилгаан хэрэгсэл угсралтын чиглэлээр, гар урлалын төрөлд уран хадгалмал, гар сүлжмэл, сакс хийх, модон сэлбэр, бүтээлч урлаг ба загварын төрөлд ойдол, загвар ба дизайн, хог аяглаар урлах урлаг, хоол хүнсний төрөлд бекери, тогооч, рестораны үйлчилгээ, мэдээллийн технологийн чиглэлээр Word боловсруулалт, постэр дизайн. Харин үйлчилгээний төрөлд массаж болон цэвэрлэгээ үйлчилгээний ур чадвараар тус өрсөлдсөн байна. Төрөл тус бүрийн эхний байранд шалгасан оролцогчид 2027 оны 5 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд болох олон улсын мэргэжлийн ур чадварын 11 дахь уралдаан Olympics International 2027-д эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм. Энэхүү уралдаанд дэлхийн 40 гаруй орны шидэг оролцогчдыг нэгтгэдэг бөгөөд Монгол улс анх 2022 онд Olympics нэгдэн оролцож эхэлснээс хойш жил бүрийн уралдаанаа тогтмол зохион байгуулж байгаа нь онцлог юм. Түүнчлэн уралдаанд оролцогчдын дунд сонсголын, харааны болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд оролцож өөрийн мэргэжлийн чиглэлээр ур чадвараа харуулсан нь нийгмийн бүх төвшөнд чадвартай иргэн гэсэн ойлголтыг төлөвшүүлэх алхам гэж зохион байгуулагчид онцоллоо. Уг уралдааны гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, цэргийн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Монголын Олимпийн холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлийг дэмжих төв хамтран зохион байгуулсан байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагын солилцоо бол зүгээр нэг албан тушаалын өөрчлөлт бус иргэдийн эрүүл мэндийн баталгааг хамгаалах тогтолцоог шинжлэх эхлэл байж магадгүй. Гэвч сүүлийн жилүүдэд үүссэн өөр төлбөр хяналтын сул системийг сасгах нь нэг хүний бус нийт байгууллагын соёл, хандлагын өөрчлөлтөөс шалтгаална. Шинэ удирдлагын өмнө итгэлийг сэргээх, ил тод байдлыг бий болгох, хариуцлагыг тогтоох гэсэн 3 том сорилт тулгарч байна. Хэрв энэ удаагийн шинжилэл бодитоор хэрэгжиж чадвал эрүүл мэндийн даатгалын системд итгэх итгэл аажмаар сэргэх эхлэл болох юм. Харин үгүй бол асуудал дахин шин даргатай хуучин тогтолцоо хэвээр үлдэх эрсдэлтэй. Харин энэ 7 хоногт эрүүл мэндийн салбарын хамгийн эерэг мэдээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдсан Монгол Olympic 2025 уралдаан байлаа. Тус тэмцээнд 194 оролцогч өөрийн ур чадвар, авиас биелэг, бүтээл сэтгэлгээрээ өрсөлдөж, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүнч, тэгш оролцогч чадварлаг иргэн гэдгийг харуулсан юм. Энэ бол зөвхөн тэмцээн бус эрүүл идэвхтэй хөдөлмөрч нийгэм рүү хийсэн нэг алхам байлаа. Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар ахмад настуудын тэтгэврийг 2026 оны 1-р сарын 1-ээс 8.6% нэмэхээр их усрыг төсөвт тусглаа. Ардчилсан намын бүлэг улсын хурлын гишүүд сайд нарыг салбарынхаа дундад цалингаар цалинждаг санал гаргахаар төлөвлөжээ. Газрын тосны олборлолт хайгуулыг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газар анхаарлаа хандуулж байна. Улсын хурлын гишүүний тэтгэмжийн асуудлыг хэлэлцэж ажлын хэсэг гаргалаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Батбаатрыг томиллоо. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд аудит хийхээр болжээ. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд энэ сарын 13-ны өдрөөс ажил хаягаа мэдэгдлээ.
Монгол улсын гадаад валютын албаны ойц 5.9 тэрбум $, хүрч түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Тэтгэврийн асуудлаар манай улс бүгд найрамдах Казахстан улстай хамтран ажиллах хэлцээрийг улсын хурал батлав. Агарын чанар сайжирсан ч угаарын хурдлагын улмаас 9 иргэн амиа алджээ. Төвцөг 7 хоногийн төв хөтөлбөр үүгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.